Сайн байна уу? За өнөөдрийн ажиллах нөхөх тест маань 35 дахь топикийн 51-52 байгаа. За хамтдаа уншаад өгөхөд үзье. За 51 дээр энэ нэг гарчгийг бас сайн анзаарч уншаарай. Гарчиг нь бас гол үгэнд болж болдог учраас за юуруу тэрэмнийда үнэгүй үгэн гэсэн гарчигтай харна шүү. 저는 유학생인데 공부를 마치고 다음 주에 고향으로 돌아갑니다. 그래서 지금 책상, 의자, 컴퓨터, 건영학 전공책 등이 있습니다. 이번 주 금요일까지 반을 비워주어야 합니다. За орчуулад үзье. Би гадаад оюутан гэж нэ гарчиг нь гол нь үнгүй үнэ гэж байна шүү. За би гадаад оюутан юм л да. 공부를 마치고 хичээлээ дуусгаад буюу одоо хичээл амраад гэсэн үг те. Дараа 7 хоног төрсөн нутг руу явах гэж байна. Явнаа гэж байна. Тиймээс одоо за артлын халт нартлын үйлрийг саавал унших хэрэгтэй шүү. Ширээ, сандал, компьютер, бизнесийн удирдлагын мэргэжлийн номнууд. За коньон гэхээр бизнес удирдлага шүү. Мэргэжлийн ном гэх мэт байгаа. Энэ 7 хоногийн 5 дахь хүртэл өрөөгөө сулж өгөх хэрэгтэй. За энэ дэр шинэ үг нь пивожуда. За тэгэхээр пивода гэхээр хоослох, суллах гэсэн үг байхгүй. Пида гэхээр хоосон гэсэн үг байдаг шүү дээ, тий. Тэгэхээр панел пивожуя 합니다. өрөөгөө сулж өгөх хэрэгтэй. За энэ дэр гол үг нь кимюир гэж гарч ирж байна. кимюир까지 гэсэн байна. Тэгэхээр 5 дахь хүртэл ингэх хэрэгтэй. За тэгчмүүд хамгийн ард талд нь усын дугаар авчихсан байна тийм. За тэгвэл энд юу гэж орох вэ гэдэг нь ойлгомжтой болж байна. Тэр иймэрхүү юмнууд их орж ирдэг шүү. Тэгэхээр утасны дугаар байгаа юм чинь яаж өчгөлээ залгана уу? Залгахыг хүсье гэж чинь тийм. Гэхдээ бүхэн тэгээ бичихгүй бас өөр ямар үг орж ирэхгүй тийм. За эхний өгүүлбэр нөхөд үзье. Эхний өгүүлбэрт тиймээс одоо тэгчингүүтэй бахан эзүүсүүдэд бичсэн байна тийм. За тэгээд эн чинь мэдээж тэгчэн гэж хичүүлчихгүй шүү. Яагаад гэвэл энэ чинь үнгүй үгэн гэсэн гэрчтэй байгаа болохоор. За эхний өгүүлбэр харцгаая. Хэрэглэх дүрм нь болохоор за оддон гэдэг нөхцөл байдаг тийм. За энэ болохоор тэгж байсан ингэж байсан. Тэгвэл одоо энэ эхний өгүүлбэр дээр болохоор өөрийнхөө хэрэгжилж байсан зүйлийг одоо ингэж бусад хүмүүст өнгөөх гэдэг шүү дээ тийм. Одоо нүхтэй ийш тийшээ явахдаа за тэгвэл хэрэгжилж байсан гэхвэл юу гэж чинь 사용했던 гэж чинь 사용했던 물건들 хэмээл хэрэгжилжсэн зүйлсэн. За тэгээд төгсгөл дээр нь бас ямар дүрм авах вэ гэх юм бол 의려고 하다 их гэж байна. гэсэн утгаар тийм дүрм аавал зүгээр. За одоо өгүүлбэрийг харцгаая. 그동안 사용했던 제 물건들을 정리하려고 합니다. За өнгөрсөн хугацаанд одоо хэрэгжилжсэн тэр одоо сурж байгаа хугацаанд гэж тийм хэрэгжилжсэн өөрийнхөө эзэлсийг зэгцлэх гэж байна. За энэ 정리하다 гэдэг үг ороогүй байсан ч гэсэндээ өөр үг бичиж байна тийм. За 사용했던 물건들을 무료로 드리려고 합니다. За ингэм бол хэрэгжилжсэн эзэлсээ үнгүй өгөх гэж байна. За тэгээ энэ ер нь зарын чанартай учраас дандаа хүндэтгэлээр бичих хэрэгтэй шүү. Одоо тэрэда өгөх гэсэн үг шүү дээ. Жудагийн хүндэтгэл. За тэгээ холбоо барина уу гэвэл 연락하시기 바랍니다. 연락 주시기 바랍니다 гэх мэтлэн бичиж бас болно. За энэ хоёр өгүүлбэрийн айлгийг бичиж болох нь гол зүйлүүд энэ 물건 гэдэг үгийг бичнэ. Яагаад бол ард нь тэгээ тэр 물건оо ингээ юу байгааг ингээ задлаад тодорхой хэлж өгсөн байна шүү дээ, тий. За тэгээ бас нэг чухал юм 사용했던 хэрэгжилжсэн зүйлээ. Эсвэл за бүр болох бол 제 물건들을 정리하려고 합니다 гэж бичээд 3 оноо аавна гэсэн үг байхгүй. 3 юм 4 оноо аавна. Хэрвээ 사용했던 물건들을 гэж бичвэл яг бүтэн 5 оноо авах нь шүү дээ, тийм ээ. За сүүлийн хэсэг нь мэдээж утасны дугаар байгаа юм чинь шууд залгана уу гэж бичнэ. За тэгээ энэ дэр 5 дахь өдөр хүртэл өрөөгөө суллах хэрэгтэй гэсэн мод. Тийм болохоор дараагийн өгүүлбэр дээр 5 дахьаас өмнө гэж эхлэх хэрэгтэй байхгүй. 5 дахь өдрөөс өмнө. Яг бол 5 дахь өдөр хүртэл суллана гэсэн юм чинь одоо тэгэхээр 5 дахьаас өмнө тэрнээс өмнө энэ бараануудыг ирж авна уу гэж утгаар миний утас руу залгана уу, авахыг хүссэн өмнө миний утас руу залгана уу гэж хэлэх юм шүү дээ. Тэгэхээр 그러니까 물건이 필요하신 분들이 금요일 전까지 연락 주시기 바랍니다. За тийм болохоор эдгээр бараанууд хэрэгтэй хүмүүс нь 필요하신 분들이 за энэ дээр нөгөө мэдээж танихгүй хүмүүс тандаж ингээд зар өчөж байгаа учраас заавалч хүндэтгэлээр бичнэ. 필요하신 분들은 за 5 дахьаас өмнө 금요일 전까지 5 дахьаас өмнө холбоо барихыг хүсье гэж. Дахиад энэ дээр бас шууд энэ дээр 필요하신 분들 гэдэг шууд өгүүлбэр хэлчих бас болно. 필요하신 분들이 이 물건이 필요하신 분들은 금요일 전까지 연락 주시기 바랍니다 гэж бичиж болно тийм. За ер нь утастай ард нь утас бичсэн үед бол 연락 주시기 바랍니다 гэж бичих нь бол маш илбэг байдаг шүү. За 52-ыг ажиллая. 퍼즐은 여러 개의 조각을 모두 체 위치에 놓아야 하나의 그림이 완성된다. 그런데 만일 사회와 개인의 관계도 마찬가지다.
사회를 구성하는 모든 개인도 있어야 할 자리에 있어야 한다. 그래야. За энэ тэгэхээр нийгмийг нөгөө нэг эвлүүлдэг тоглоом зураг байдаг шүү дээ. Тэрнтэй харьцуулж шүү. Харьцуулж одоо зүйрлж шүү. За тэгэхээр эхнээс нь орчуулад үзье. Сайн ойлгох юм бол амархан байгаа. За эвлүүлдэг тоглоом, эвлүүлдэг зураг нь олон ширхгийн энэ чугаг гэхээр өөдөс хилтэрхий жижиг хэсгүүд гэсэн үг байхгүй. За олон жижиг хэсгүүд бүгдээрээ өөрийнхөө байранд одоо эвлүүлэхэд мэдээж ингээ буруу газар ингээ авчиж тавьчихаар тэр зураг чи эвлэхгүй шүү дээ тий. Өөрийнхөө байранд ингээ тавьжээж нуаяа гэхээр аяа оё гэдэг чинь тэгжээж гэдэг дүрм шүү. Тавьжээж нэг зураг бүрэлдэхний гэж. Ванзон гэдэг нь бүрэн гүйцэд бий болно гэсэн үг байхгүй. Бүрэн гүйцэд нэг зураг одоо гарч ирнэ гэсэн үг. За гэхдээ хэрвээ гэд орсон байгаа үед дээрх өгүүлбэрийг тэр чигээр нь үгүйсгэн гэсэн үг байхгүй. Одоо хэрвээ тавихгүй бол өөр газар одоо би ингээ хамгийн доор нь тавих хэрэгтэй энэ тэр нэгхэн хэсгийн л өөр газар авчиж тавьчих юм бол тэр зураг чи ингээд одоо мэдээч нэг зураг болж бүтэхгүй шүү дээ тий. Тийм болохоор одоо энэ нутта гэдэг үгийн эсрэг үгийг яаж чгүй нутчи анам юм гэж чинь тий. А за энэ вансон гэдэг энэ бүрэн нэг зураг бүтнэ гэсэн шүү дээ. Нэг зураг би болно гэсэн шүү дээ. Тэгвэл би болохгүй гэвэл яаж чгүй. Тэгэхээр яагаад вэ гэхээр энд гэхдээ хэрвээ ингэх юм бол ийм болно гэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр дээдлийн өгүүлбэр нь маш чухал шүү. Дээдлийн өгүүлбэрээр тэр чигээр нь өөрчилж тавина гэсэн үг байхгүй. Тэр чигээр нь үгүйсгэж тавина гэсэн үг. За дараагийн өгүүлбэр. 사회와 개인의 관계도 마찬가지다. 사회와 개인의 관계도 마찬가지다. За нийгэм болон хувь хүний харилцаа ч гэсэндээ яг адилхан. Үүнтэй яг адилхан гэж байна. За нийгмийг бүрдүүлж байгаа бүх хувь хүмүүс 사회를 구성하다 гэхээр нийгмийг бүрэлдүүлж бий болгож байгаа. Нийгэм чинь нэг ингээ хувь хүнээсээс бүрдэнэ шүү дээ тий. Тэгэхээр нийгмийг бүрэлдүүлж байгаа бүх хувь хүмүүс ингэж хувь хүмүүс байж ээж 있어야 할 자리 гэхээр байх ёстой байрандаа байж ээж гэсэн. Байрандаа байх ёстой байрандаа байх ёстой гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн хийх ёстой юмаа хийгээд одоо тэр байх ёстой байрандаа ажиллаа хийгээд явж байгаа хэвээр тэгжээж крея гэдэг. Одоо эндээс хамгийн чухал холбоос нь болохоор энэ крея гэдэг холбоос нь шүү. Тэгжээж одоо мэдээч нийгэм гэдэг гол үг гарсан тийм нийгэм нь ийм болно гэдэг явах гэдэг байхгүй. А энэ дээр дээдл дээр болохоор зурагтай зөвлөсөн нь тэр нэг жижиг хэсгүүдийг ингээд яг өөрийнх нь байх ёстой байранд тавьжээж тэр эвлүүлдэг зураг чинь бүтнэ гэж ярьсан шүү дээ тий. Хэрвээ тавихгүй бол өөр газар тавьчих юм бол бүтэхгүй гэх гээд байгаа шүү дээ. За ер нь л утга санааг ойлгосон баг тий. Одоо тэгэхээр яаж нөхөх нь гэдгийг хамтдаа харцгаая. Тэгэхээр багшаагаа нөхөж бичгээс өмнө одоо хариултыг харуулахаас өмнө та бүхэн өөрөөсөө нэг бичээд үзээрэй. За өгүүлбэр дээр энэ савь гэдэг үг нь гол өгүүлбэр үнэ шүү. Яг тэгжээж нийгмийн ийм болно гэсэн утгаар явах гэдэг байхгүй. А нэгдүгээр өгүүлбэр дээр гол үг нь энэ хэрэм зураг байх юм шүү. Тэгээ тэр зураг тэгжээж бүтнэ. За бас энэ чугаг гэдэг үг тэрний хилтэрхий буюу тэр нэг жижиг хэсгүүд нь. Эхний өгүүлбэр дээр бас нэг чухал юм нь энэ че виче нуая гэжсэн тий. Өөрийнхөө байранд тавьжээж тэр зураг бүтнэ. За тэгвэл хэрвээ ингэхгүй бол ийм зүйл болно гэж бичиж гээд байгаа шүү тий. Тэгэхээр че виче нутчи анам. Тэгэхээр өөрийнх нь байранд тавихгүй бол тэр зураг угаасаа бүтэхгүй шүү тий. Тэгэхээр бүр тодорхой хичээл та. 퍼즐 조각이 제 자리에 놓지 않으면 그림은 완성되지 않는다. За энэ дээр яагаад 지 않는다 гэж бичиж байгаа гэдгийг өмнөх хичээлүүдээр бас тайлбарлаж байсан. А хэрвээ үйл үгэн дээр авах юм бол 지 않는다 гэж өгүүлрээд байсан. Хэрвээ тэмдэг нэр дээр авах юм бол 지 않다 гэж шуудсыг тавих хэрэгтэй шүү. Тэгэхээр 완성되다 гэдэг чинь бүрэлдэн бий болох гэдэг үйл үг байхгүй юу? Тэгэхээр 완성되지 않는다 гэмэл бүрэлдэхгүй, бүтэхгүй, бий болохгүй гэж байна. Тэр зураг хязгаарч надаа бүрэн төгс одоо гүйцэд нэг зураг болж чадахгүй. За дахиад эхнээс нь орчуулад үзье. Эвлүүлдэг тоглоомын хэсгүүдийг өөрийнх нь байранд тавихгүй бол зураг нь бий болж чадахгүй, бий болохгүй гэж байгаа байхгүй. За тэгвэл энийг бас давчлаад че цари гэд шууд явчих болно. Тэгвэл тэгвэл эхний хэсэг дээр 퍼즐 조각 гэд бичсэн байгаа юм чинь тий. За тэгэхээр 조각을 гэд эхэлж байсан тий. 조각을 제 자리에 놓지 않으면 그림이 완성될 수 없다. гэж бас арай өөрөөр хүчиж болж байна. А эсвэл 완성되지 않는다. Ялан ч зөв шүү. За энэ дээр ер нь бол 52 чи ерөөсө тэр тухайн ихээсээ урдл хойтлоос нь л үгээ сайн хайж сураарай. Бүр ойлгохгүй байх юм бол одоо жишээ нь би энэ puzzle гэдэг үгийг мэдэхгүй байлаа гэж бодъё л та тий. Тэгвэл puzzle нь ингээд
энэ хэлтэрхүүнүүдийг нийлүүлж өөрийнх нь байранд тавьж зураг бүтдэг гэдэг ингээд явчихна шүү дээ. Тэгэхээр заавал ч ингэ монголоор мэддэг байх албагүй ерөнхийд нь 70-80% утгыг ойлгож байвал төгөж чадна шүү дээ. За сүүлийн үлрийг харцгаая. Крея гэж төгссөн байсан. Тэгжээж. За тэгээд энэ тэгжвэж гэдэг үгээлрийн одоо холбоосын урдлын үгээлрийг сайн унших хэрэгтэй тийм. Нийгмийг бүрдүүлж байгаа бүх хүмүүс ч гэсэндээ байх ёстой байранда байх ёстой. За тэгчмүүдээ хувь хүн нийгмийн харилцаа энтэй яг адилхан. Тэр нэг одоо эвлэлдэг зурагтай яг адилхан гэж хэлээд байгаа шүү дээ тийм. За тэгжээж за хараа жишээг нь харъя. Пирусу 사회가 하나로 돌아가기 때문이다. Пирусу 사회가 하나로 돌아가기 때문이다. За тэгжээж арай гэж одоо сая л нэг юм гэсэн үг байхгүй юм. Пирусу гэдэг нь болохоор сая л нэг юм одоо л нэг юм те нийгэм нэг болж бүрэлдэн бий болдог учраас тэр юм. Тэр нийгэм ингээд хэвийн тогтож бүрэлдэж бий болох учраас тэр юм гэж байгаа байхгүй. Эсвэл өөрөөр 사회가 하나가 되기 때문이다 гэж бас болох юм те. Тэр нийгэм нэг нийгэм болж чадах учраас тэр юм. Гол нь ингээд тэгжээж тийх учраас тэр юм а гэж дуусгах гэдэг байхгүй. Яг л шалтгааныг хэлж байгаа бас тэгээд 기대문이다гаар өгүүлээд дуусгал зүгээр байгаа байхгүй. Тэгэхээр 사회가 하나로 돌아가기 때문이다 гэж бичсэн баг тавана аах нь. Нийгэм нэг болж одоо ингээд уулнал тураагаад чи эргэх байхгүй юу? Буцах эргэж буцах. Тэгэхээр ингэж нийгэм маань одоо бүрэлдэн бий болдог учраас тэр юм аа гэсэн үг. За эндээс шинэ үгийн сайн сэжлээд байгаараа. Тэгээд олон янзын юм нөхүүдийг ажиллаж ээж алдаагүй бичдэг болно шүү. Алдаагүй нөхөж чаддаг болно шүү. Маш сайн үгийн баялагтай байх хэрэгтэй. Өнөөдөр хичээлээ өөрчлөж байна. Баяртай, түр баяртай.